За сайн байцгаана уу. Нэгдүгээрт одоо нүүрний йог хийхдээ бид нар яг нүрээ хитрхээ тослохгүй хийвэл их зүгээр. Яа тэгэхээр тостой үед ингээ гарчин гулгаад нүүрэн дээр ч одоо тасгал маань яг ингээд гарны байршил өөрчлөгдөөд одоо гулгадаг ч юм уу те. Одоо энд байх ингээ тавьсан байх хэвээр гарчин ингээ тостой үед бол гулгаад ийш тийш шилжихлээр тасгалаа өөрөө буруу нэгдүгээр хийдэг гэдэг. Хоёрдугаар гарын даралт чинь буруу болохоор тасгалаа бид нар яг хийх ёстой мэдрэмж авч хийж чаддгүй гэсэн үг. Нүрээ хитрхээ тослохгүйгээр тасгалаа хийж эхлэх гэсэн үг. Одоо магадгүй та хитрхий хур арьстай заавал тослох шаардлагатай арьстай байл яах вэ гэхээр тослоо. За тэгэхээр тосоор шингээгээд шингээснийхэн дараа нүрийн йога хийш үү за. Одоо бид нар чигээ нүрээ гоё массажлаа, товшоол ингээд жаахан хөдөлгөөл, эренгүүт чинь нүрийн тосчгоо шингэжтэй шүү дээ. Шингэснийхэн дараа нь болохоор нүрийн йога хийвэл үр дүнтэй. Хоёрдугаар асуулт болохоор багшаа ямар үед дасгал хийвэл зүгээр юм бэ? Өглөө хийх юм уу, өдөр хийх юм уу, орой хийвэл үр дүнтэй юм уу гэдээ маш их хүмүүс асуусан байна. Тэгэхээр аль цагт нүрийн йогыг хийж болно? Өглөө хийсэн ч болно, өдөр хийсэн ч болно, орой хийсэн ч болно. Хамгийн гол нь та булчин ажиллаж нүрч ингэж чилээ шүү дээ тийм. Нүдний доод зүрхний дасгал хийвэл ингээд доод зүрх нь чилээл, духны дасгал хийвэл дух орчим халуун оргиол ингээд нэг булчингийн мэдрэмж өгсөн ажиллаж байгааг мэдэрч хийсэн дасгал үр дүнтэй байхгүй. Тэрнээс та орой хийлээ, өглөө хийлээ гэж нөгөө нүүр нь булчингаа мэдрээгүй, ажиллаж мэдрэгдээгүй бол энэ дасгал өөрөө үр дүнг болчдөг гэсэн. Тэгэхээр хамгийн гол нь дасгалыг мэдэрч хийх нь чухал гэсэн. Гуравдугаар одоо хүмүүсийн маш их асуудаг зүйл бол багшааны нүүр ингээ бүр маш их суларцсан, маш их өвчлөлттэй болцсон. Тийм болохоор би одоо бүр өдөрт ингээ хэд хэдэн удаа хийчих болох уу гэж асуудаг. Тэгэхээр хэрвээ та өдөрт хэд хэдэн удаа хитрхи олог хийх юм бол нүүр чинь ядраад булчингууд нэг нөхөн сэргэх боломж олддоггүй. Одоо та бодоод үзтээ. Би фитнес сайн шүү. Та хэдмэстэ тасгалыг алаад өгөр өдөр хийгээр өглөө чи орой чи үдээс хойш дахиад зав гаруул хий гээл тэгвэл яах вэ? Хүнд би чи ядарна үстэй. Өглөө арай гэж фитнес явсан хүн чинь өдөр дахиад за одоо чи тань 2 цаг карт хийчих. Орой дахиад чи нэг дахиад тасгал хий гэвэл булчин чинь гоё болохгүй сэргээрээ та ядарна да тийм. Яг тэрнтэй адилхан булчингийн систем бол ерөнхийдөө нэг ижилхэн байдаг байхгүй. Нэг удаа ажиллаулаа. Буцаагаад амраах нөхөн төлжих боломжийг олох хэрэгтэй гэсэн. Одоо өдөрт нэг удаа чанартай хийгээрэй. Та өглөө хийх юм өдөр хийх орой хийх юм тэр бол таны асуудал ахна. Тэгээд нэг удаа чанартай хийх юм шүү дээ тийм. Тэгэхгүй тэгэл өглөө өдрөөрөө гүйлгээл хаанч явсан санахтай өнгөөл нүүр амаа хөдөлгөөл янз бүр болоод хийгээд авах шаардлага байхгүй. Гэхдээ дөнгөж яг ихэндээ сурж явах үед болохоор яалтчгүй тэгмэр санагдаад идэг байхгүй. Би сурж явахдаа тэгдэг гэсэн ингээл машин чи явж авах ингээл мүд ингээл нүүр амаа янз бүр болгоод тэнгүүтээ гинт хажуудлын машин харсан юу хэлээгээл санаа зовох юм уу. Тиймэрхүү юм бол зөндөө байдаг. Гэхдээ сайн сураад ингээд юм ойлгоод сурчих юм бол тэг шаардлагагүй шүү за. Өдөрт нэг л удаа маш сайн чанартай дасгал хийнэ гэсэн үг. За дараагийн асуулт болохоор багшаа өдөрт би юу нэг хэдэн минут дасгал хийх вэ гэж асуусан байна. Тэгэхээр зарим хүмүүс ингэдэг байхгүй багшаага ингээл тойлонд хараал, наашаа цаашаа болоод ингээ бүр хийсээр нэг цаг болчихлоо гэд. За яг эхний үед бол тийм байж болдог. Яа тэгэхээр та дасгалаа тогтоогоогүй шүү дээ тийм. Дасгалаа мэдгүй байна. Тэгээ дасгалаа чэйжлээгүй байна. Тэгэхээр тэр чинь ингээл за багш нэг юу гээл чүү алей нэг бичлэгээ үзье да. За одоо хийдэ гэд ингээд дахин тэр процесс чинь ингээд одоо шал дэмий ингээд үйлдэлүүд агиух гараад байгаа байхгүй дунд нь тийм. Тэгэхээр одоо эхний удаа бол ингээд дасгалаа ингээд 20 минут хийхдээ дасгалыг хийхэд хүн ингээд нэг цаг зарцуулах 40 минут зарцуулах бол хэвийн үзэгдэл байдаг. Яг тэр та сайн тогтоогоогүй учраас дахин багшийнхаа бичлэгийг хардаг байна шүү дээ. За одоо энд ингэсэн байна. Гараа ингэж чинь. За одоо ингэж гээд тэдэн дээр чи их цаг алдаад байдаг байхгүй. Тэгээд дасгалаа бүрэн тогтоогоо сурчих юм бол үсрээл ингээд өдөрт 15 юм уу 20 минут хангалттай. Энэ ингээд жижигхэн болчих юм байхгүй. Одоо би жишээлбэл энэ дасгалыг хийлээ гэхэд л миний 20 гаруй болчин зэрэг ажиллаж байгаа учраас ерөөсөө ингээд өдөрт яг 15-аас 20 минутын хийж яхад л хангалттай гэсэн үг. Тэрнээс биш нэг олон удаа ингээд хийгээл би өглөө чинь орой чинь ингээд хэрэггүй. Магадгүй таны нүүр ингээд ойлгохгүй тий хөдөлгөөний чинь мэдрэхгүй өчнөө олон жил ажиллалаагүй учраас нөгөө нүүр чинь ингээд бүр тийм мэдрэмжгүй болсон байдаг байхгүй. Булчингууд нь ажиллахгүй ингээд доод зов гэсэн доод зов ерөөсөө мэдрэгдэхгүй юм шиг тийм эсвэл хэтэрхий суларсан болвол тухайн хэсэг ажилтгүй. Тэгэхээр цаад минь суран суртлаа өглөө орой хийж болно. Сайн сурчих юм бол өдөрт нэг хийгээрэй за. За багшаа би нэг дасгал ингээд хамгийн багадаа 3-4 удаа хийчих болох уу гэж асуусан байна. Одоо шил нэг дасгал байлаа гэж. За одоо би ингээд нүүрээ ингээд хараа штэ толинд хараад за би ингээд айл хэсгийг өөрчлөх юм байна. За миний нүүр жоо унжсан юм байна штэ. За тэгвэл миний доод зах муухай болсон юм байна. Эсвэл ингээд хөмсгөө ингээд загцаагаад хөмсөг үрчээсэн байна. Энэ хэсэг өршлөлттэй болсон байна гэх юм бол яг одоо тэр хэсгийнхаа дасгалуудыг өдөрт тийм ээ. За шилбэл би энэ хэсгийг үрчлээ арилгацлаа 2 хийлээ. Доод зохны хацхлыг сайн мэдрээд 2 хийлээ. За тэг нүүр нилээ унжсан бол нүүр өвтсглаа 2 хийлээ гэдэг юм ингээд хийж болно. Гэхдээ нэг дасгалыг 3-аас илүү давтахгүй. За 3-аас илүү ингээд хүмүүсээс ойлгодог байхгүй яа. Тэгэхээр нэг дасгал өөрөө 20 удаа хийгээд 10 секунд барих үед 1 гэж тооцогдох байхгүй нэг давтамж.
Тэгэхээр яг тэрийг 2-3 удаа давтдаг гэсэн. Тэр 3-аас илүү давтахгүй байхгүй. Одоо жишээл би ингээд доод захирсгал хийгээд ингээд доод зохио ингээд нэгод 20 удаа удаан хийжээ 10 секунд барихыг 1 гэж хэлж штэ тий. Тэгээ энийхээ 3 удаа давтна хамгийн ихтэй шүү. За 3-аас илүү давтах хэрэггүй. Ингээл болоо. Тэгэхээр зарим хүмүүс багшаа тэр чинь би өстө 10 20 татчихлаа. Өстө би сайн мэдрэхгүй байгаа учраас өчнөө олон давцсан. Ихэн үедээ яг энэ болно. Яа тэгээ таны болчоо ингээ мэдрэхгүй байгаа байхгүй хөрх амтан те. Юуроос ажиллаагүй удацсан маш их сулрал унжилт үүссэн учраас эхэндээ мэдрэхгүй. За эхэндээ мэдрэхгүй үед нь яа гэдгийг олон удаа хий. А тэгээ ингээ мэдэрдэг болоод ингээ гарын дорч ингээ болчин ажиллаж байгаа. За энэ ингээ хөдөлж байгаа ингээ мэдрэгдээд ирэнгүүт нь хамгийн ихтэй 3-аас илүү бити давтаарай. Ер нь бол би яаж зөвлөдөг вэ гэхээр өдөрт 2 удаа хийчихэд ер нь хангалттай байдаг байхгүй. 2 удаа нэг дасгалыг. За одоо би хувийн туршлагаасаа хуваалцах юм бол одоо нэг 10-аас 15 минут хийдэг байхгүй 7 хоногт 3 удаа. За тэгээ тэгж дасгалаа хийж байхдаа болохоор яадаг вэ гэхээр нэг дасгалаа яг мэдрээл удаанаар хийждэг. 20 удаа хийгээл 10 секунд бариад 2 удаа татчихдаг гэсэн. Хүмүүсийн асуусан одоо надад бол маш чухал санагдсан асуулт юу вэ гэхээр айгуу туранхай нүртэй юм аа. За эсвэл зарим нь багшаа би өстө айгуу таран нүртэй. Тэгээ одоо хэднэрийг яах вэ? Би нүрээ бүр маш их тураамаар байна гэдэг. Та хэдтэй багш нь зөвлөхдөө битгий нүрээ тураана гэж яаж хийгээч вэ? Хэрвээ нүур нэг удаа ингээд турчих юм бол тий өөрөө ясан хэлбэртэй болчих юм бол ингээд буцаагаад тэр хэлбэрээ засахтаа айгүй хэцүү байдаг байхгүй юу? Хэцүү. Нүрийг ингээд тураах илүү амархан хэрнээ буцаагаад хитрхий турцсан нүрийг хэвэн байлгахад хэцүү байдаг. Одоо би жишээлбэл маш жижигхэн туранхай нүртэй юм байхгүй юу? Яагаад би ингээд биеийн жингийн хувьд өөрийнхөө жингээ нэмж барьдаг вэ гэхээр би нүрээ хитрхи юм сорцсон юм шиг харагдуулахгүй тул би биеийн жингээ нэмдэг. Та хэд магадгүй зарим мэдэн намайг 47-аас 48 кг жинтэй байхдаа миний нүр ямар илүү ясархаг байсныг та хэд бараг санаж байгаа олон жилийн өмнө хийжсэн бичлүүд дээр миний нүр илүү ясархаг байгаа. Одоо хэд бол яг ингээл хөөрхөн байгаагаараа хитрхи тураагүй хэлбэрээ барьж байгаа нь болохоор би нэгдүгээр тасгалаа удаан хийдэг. Та хэд яарах хэрэггүй зарим хүмүүс ингэдэггүй. Ингээл гэлтгнуулаад ерөөсөө 2 5 6 8 сар гэл дуусах шүү. Үгүй тэгж хийхгүй. Жаахан удаан хараараа. Нэг чангалаа гэхэд ямар нэг болчихсон чангалаа гэхэд 2 секунд бариад тэгээ суллах темпер их юм илүү зүгээр. Тэртээ тэргүй таны нүур одоо таргам махлаг хэлбэр муутай байлаач гэсэн яах вэ гэхээр нүур чин чангараад гой өргөдөөд ирэхлээр угаасаа ямар ч нүур гой хэлбэртэй харагддаг байхгүй бүр ямар ч нүур. Тэгэхээр таны одоо өмнө голоод байсан тэр хитрхи таргам махлаг нүур чинь чангараад гой болоод тэр гой болох уу? Одоо фитнес хийдэг хүүхнүүд тэгдэг үстэй ингээд би ингээл аажмаар ингээд гой хэлбэртэй болоод өгзгөн томроод ингээл өргөддөг шиг нүур өөрөө тийм гой хэлбэр толж эхэлдэг байхгүй. Тэгэхээр та хэд байна? Нүрээ тураах чинь ингээд дасгалаа хурдан хийж тэгж нүрээ битгий хачин болгооч. За тэгээ мэдээж дасгал учраас нэг их айхан бол байхгүй байхгүй. Дараагийн хүмүүсийн нэг асуусан юм болохоор ингэсэн байсан. Багшаа ингээд нүрийн дасгал хийхээр буруу хийвэл та муухай болдог гэсэн үнэн үү гэд. Би бол энтэй ерөөсөө санал нэг биш байна. Яагаад гэхээр дасгал учраас хүн гэл буруу зөв. Угаасаа чи боддоо ингээд анх удаа хийж байгаа хүн гоё зөв хийх үү? За жишээлбэл би дөнгөж англи хэл сурж байгаа хүн миний дуудлага бол ахын байхгүй шүү та хэд мэднэ. Гэтэ би тэрнээс ерөөсөө санаа зовдөг. Яа тэгэхээр би монгол хүн хоёрдугаар би орос хэлтэй учраас миний дуудлага бол бүр гамшигын би ингээд аюун хатуу дууддаг байхгүй гоё мой тэгж ангилчууд чи гоё дуудахгүй. Тэрдээ яг адилхан байхгүй. Та хэд маань өөрийнхөө одоо нүүрэн дээр яг ингээд нэг шинэ хэл сурж байгаа юм шиг зүйлийг бий болгож байгаа болохоор өөртөө маш гоё тохируулаад мэдрээд хийх нь чухал шүү заа. Тэрийгээ бүр сайн бодороо. Ерөөсөө яаралгүйгээр яг өөрөө мэдрээд тохируулж хийх явна гэсэн үг. Тэгэхээр хүн болгон бас өөр учраас зарим хүнд ихэндээ зарим дасгал болоод байгаа юм шиг санагддаг. Зарим хүнд болохгүй байгаа юм шиг санагддаг. Янз янзын мэдрэмжүүд авдаг. Гэхдээ дасгал хийлээгээд буруутсан тохиолдол нэгч байхгүй. Яг тэгэхээр миний бас ингээд хувийн дотны хүн маань өөрөө бас ингээд нүүр саажсан ч гэсэн ингээд дасгал хийж байгаа байхгүй юу. Чи нөгөө саажсан хөнгөө та бүр ингээд хамгийн нүрчигээл муухай харагдаж штэ. Бүр тэр хүн ерөөсө гоё хийж чадахгүй таваасаа нүүр нь саажсан учраас хөдлөхгүй те. Гэтэл яг үндэ ингээд өвчилгээд чамаагүй дасгал хийхэд тэр хүнд нэг ширхэж өвчлөө нэмэгдээгүйгээс гадна нүүр нь илүү сайжирж гоё болж байгаа байхгүй юу. Тэр ийм байдгаа. Тэгэхээр та хэд маань дасгал хийхдээ битгий айгаач. Зарим хүмүүс багшаа муухайчдаг гэсэн одоо би өөртөө хийхгүй гэд хэлдэг байхгүй юу. Тийм байхгүй юм нахаа. За биеийн дасгал дээр хүртэл тийм үстэй. Би одоо ингээд сонголт муутай хүмүүс ингэдэг байхгүй. Би танхимаар суух гээд би стоо чадахгүй гэд. Яг хоо бид нарт ингээд танхимаар суухаар мэдээж гоё штэ. Энерги нь гоё, ингээд гоё байдаг. Гэхдээ одоо би жишээл таныг хатуу битэй хүнийг танхимд авчирснаа л яг одоо шпагат суу. Одоо бэсүү гэд хэлвэл та чадахгүй зү. Бүр яасан ч яа тэр багш чинь харж байгаас ч гэсэн чадахгүй штэ. Яа тэр таны би хатуу байгаа, уяраагүй байгаа. Тэ? Тэгээ тэрнтэй яг адилхан би чинь бас ингээд нөгөө нэг цаг хугацааны ирэхэд өөрчлөгддөг. Нүүр чинь бас адилхан нөгөө тухайн засгалдаа дадах хэрэгтэй байхгүй. Надаар нэг ингээд нэг юм сонин юм дооцоо хөдөлгсөн хөдөлгөөн хийх гээд байгаа юм шүү дээ. Миний энэ хавийг хөдөлгсөн тасгал хийх гээд байгаа юм шүү дээ.
Миний энэ хавь хөдөлгөс одоо шилээд энэ дасгалыг хүмүүс хийж чаддгүй ш тараа. Ингээ дээд ороод ингээ дээшээс хөх хүн ингээ нүүр нь хөшрөх тусмаа ингээ дээд уруулаад дээшээс хөж тавчдаг. Энийг хийж чаддгүй. Тэгэхээр ингээ давтаад ангууд таны энэ ухаантай болчин, ухаантай нүүр чинь за нэг иймэрхүү хөдөлгөөн хэмнэн ойлголоо. За дахиад давтъя гэд олон удаа давтны хүч нь шал оруулж эхэлдэг байхгүй. Тэгэхээр та хэд маань битгий бууж өгөрөө дасгалаа хийгээрэй. Химийн хотоо тариал нүүр чинь саажаал янз бүр болоод муухай олж ирснээс хамаагүй дасгал чинь бүр ямар ч эрсдэл байхгүй эрүүл хэрнээ таны гой болох байхгүй. Айх хэрэг байхгүй гэсэн. За нэг иймэрхүү үдэн маш чухал санамжийг одоо багш нас өгье гэж бодлоо. Та хэд маань өөр асуулт байна уу? Хүмүүс ингээд янз бүрийн байдлаар асуултууд ингээд тавьдаг. Хэрвээ та хэд маань дараагийн лайв дээр тэр асуултыг яриараа гэж хүсэх юм бол комментуудыг сайхан үлдээгээд явчих. Тэгээ явшин цуглуулж байгаа л гоёныхын тайлбарлаад яриад өгч болно шүү за. Тэр хамгийн одоо хүмүүсийн түгээмэл асуугаад байгаа ихний хэдэн асуултыг би бэлдээд хариулж өглөө. Тэгэхгүй бол хүмүүс ингээд хичээл болгон дээр юм болгон дээр дахин нэг асуугаад байдаг байхгүй яг энэ сая асуултуудыг. За та хэдэд маань ямар асуулт байна багш нь асуултыг шалгая. Хамт ингээд гоё лайвда байсан, хамтдаа хичээсэн та бүхэндээ одоо ингэж гоё асуултуудаа тавьдаг та бүхэндээ бас маш их талархахыг гэж хэлмээр байна. Яг тэгэхээр та хэдэн байгаа учраас би бас маш гоё урам зоригтой гоё энерги маань илүү сайхан дүүрэн амьдардаг. Бид нар ч хүн учраас нэг нэгэндээ үргэлж сайхан энерги гоё мэдрэмжийг өгч байдаг тийм. Тэгэхээр энэ сайхан асуулт тавьж байгаа хүмүүстэй бас дахин талархлаа гэж хэлмээр байна. Хэрвээ танд одоо дараагийн удаа ямар нэгэн байдлаар асуултууд үүсээд ойлгохгүй байх юм бол бас дурын лайв дороо ингээд үлдээгээд яваарай. Багш нь асуултуудыг копидэж өөртөө хадгалж авч агаад нийлүүлээд бас ингээд лайв хийхдээ ашигладаг байгаа шүү за. За ингээд та бүхэндээ бүгдд нь маш их баярлалаа. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Баяртай.